Сайн байцгаана уу та бүхэнд ийг өдрийн мэнд хүргэе. Астроос Олан байна. За өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө яагаад 33 насыг амьдралын хамгийн чухал үйлчлэг гэж үздэг юм бэ гэдэг талаар мэдээллийг ойлголтыг хүлээн авцгаая. За дэлхийн олон өөр соёл, өөр шашин, өөр нууц ухаанууд ингээд өөр хоорондоо ямар ч холбоогүй мэд юм шиг мөртлөө хамгийн сонирхолтой нь 33 гэдэг тоон дээр ингээд дахин уулздаг тийм ээ. Хэрвээ анзаарсан бол за жишээ гэх юм бол Иесус Христийн амьдралын хамгийн чухал мөч 33-т холбогддог. Тэгээ тоон 6 дээр 33 маань өөрөө Майсер тоо гэж нэрлэгддэг. Ведийн суудар тийм ээ 33 тэнгэрлэг хүчний тухай бас өгүүлдэг. Еврейн Кабалад 33 дахь өдрийг гэрлийн баяр гэж баяр болгож явдаг шүү дээ. Тэгээд астрологч мөн ч гэсэн яадаг вэ гэхээр 33 насаас хойш амьдрал илүү их өөр болдгоо гэж авч үздэг. За тэгээ энэ бүхэн маань зүгээр нэг давцлуу юу вэ тийм үү? Тэгээ астрологийнхаа үүднээс би ингээд сонирхуулж тайлбаръя. За нэгдүгээр юу байдгөө гэхээр ийм байдаг байхгүй юу? Энэ дээр тайлбарлахаас өмнө нэг зүйлийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүс маань энэ нар иргэн ирэлтийг зөвхөн 33-ны нас мөрчлөгдөр эргэж ирдэг гэж ойлгоод байдаг. Зөвхөн 33 насны дээр. Тэр бол үгүй манайхаа энэ нар маань өөрийнхөө байрлалд жил болгон төрсөн өдрөөрөө эргэж ирдэг. Эргэж ирэхдээ яг тухайн хэрвээ 21-нд төрсөн хүн байлаа гэхэд яг 21-ндээ биш 20-нд ч эргэж ирсэн байх боломжтой байдаг. Юу гэсэн үг гэхээр бидний төрсөн өдрөө тэмдэглэж байгаа тэр жил маань бидний бодож байгаагаас арай өөр цагт арай өөр өдөр байх боломжтой буюу түүнтэй холбоотой засар домууд нь өөр байх боломжтой гэсэн үг. За тэгээд 33-ных маань болохоор юугаараа онцлог байгаад идэг юм бэ? Яагаад манай монголчууд маань 33-ийнхаа мөрчлөгийг айгүй чухал авч үздэг юм бэ гэдэг бас нэг тийм айгүй тийм сонирхолтой холбоосыг уялдаа холбоог бас ингээ хүргье. За нэгдүгээрт юу байдг вэ гэхээр хүн бүрийн амьдралын хамгийн хүчтэй мөрчлөгүүдийн нэг бол тийм үү санчир гаригийн эргэн ирэлт байдаг. Тэр нь бидний 29-оос 30 наснд болдог байхгүй юу? Санчир гариг маань төрөх үеийн Тэнгэрийн зургийнхаа байрлал дээр 29-оос 30 наснд эргээд ирдэг гэсэн. Тэгээ энэ үед яадгүй гэхээр бид нэр тийм үү биднээс амьдрал асуудаг байхгүй юу? Чи хүүхэд хийвэрэ байгаа юм уу? Эсвэл чи насанд хүрсэн хүн болох юм уу? Яа ингээд бид нарт ингээд шалгуурууд ирдэг юм уу юм байгаа. Иймээс яг энэ үед хүмүүстэй гэрэлтэй цуцуулах ч юм уу, карьераа солих ч юм уу, улс орноо өөрчлөх, эсвэл бүр ингээд амьдралынхаа хамгийн том шийдвэрүүдийг гаргах нь маш илбэг байл. Тэгээд яг энэ санчир гаригийн маань эргэн ирэлтийн энэ шалгуурууд нь зөвхөн 30 наснд ингээд явагдаад дуусчдаггүй. Түүний үр дүн нь дараагийн хэдэн жилийн турш ингээд боловсроод яваад байдаг. Тийм учраас 33 нас бол санчир гаригийн эргэн ирэлтийн дараах анхны буюу жинхэнэ ургацын үе гэж аюул олон орчин үеийн астрологч тайлбарладаг байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол 30 наснд амьдрал маань тийм үү бидрийг ингэ шалгасан бол харин 33 наснд бид үнэхээр тэр шалгалтаа давж чадсан юм уу гэдэгтээ нүүр тулдаг гэсэн үг. За тэгээд тагагийн холбогдож байгаа циклик болохоор юу байдг вэ гэхээр прогрессив мөн гэж байдаг байхгүй юу? Прогрессив мөн 27-оос 28 мөчлөгтэй байдаг жилд нэг удаа сар маань эргэж ирдэг гэсэн үг. Тэгээ энэ үед яадгүй гэхээр 30 насны тийм ээ айгүй олон хүмүүс шин дотоод ингээд мөчлөгтэй болчихсон байдаг байхгүй юу? Гэнт ингээд өөрийнхөө өмнө хүсч байдаг мөрөөдлөөсөө ингээд салах, тэр нь ингээд утгагүй санагдах ч юм уу, шин зорилго ингээд хайж эхэлдэг юм цаг хугацаа болсон байдаг. Тэгэд энэ үед ингээд бидний сэтгэл зүйн хувьд хоёр дахь төрөлтөөгөө маш тустай байдаг. За тэгээд дараагийн нэг техник нь юу байдаг вэ гэхээр бархас байдаг гариг маань 12 жилийн мөчлөгтэй байдаг штэ. Тэгэхээр 36 наснд бархас байдаг гаригийн мөчлөг ирэх гэж байгаагийн аюу том дараагийн 12 жилийн хаалга нэгдэхээс өмнөх болж байгаа энэ мөчлөг 33 дахь нас байхгүй юу? Сонирхолтойгоос. За тэгээд бас нэг давтаж болдог бас нэг энерги юу байдг вэ гэхээр 30 гаруй наснаас дэлхийн ван гаригийн маань удаан хугацааны транзитууд маш олон хүнд жинхэнэ бидний дотоод өөрчлөлтийг авчирч идэг. Тэгэд энэ өөрчлөлт ингээд гаднаасаа харагдахгүй гэхдээ хүн ингээд өөрөө мэдээд байдаг байхгүй. Би яг ингээд өмнөхдөг адилхан биш болчтой гэдгийг бүр мэдрээд байдаг. За тэгэхээр энэтэй solar return буюу нарны маань эргэн ирж байгаа энэ энерги дахиад нэг онцлыг 33 наснда маш
одоо энэ нар маань хүчтэй байдаг учраас биш, харин ингээд саяны хэлсэн тийм ээ санчир гарагийн иргэн ирэлт сарны тэгээд бархас байдгийг гэдэг энэ мөчлөгүүд ингэж давтдаг учраас энэ 33-ны маань мөчлөг аюу чухал байдаг юм ба манайхаа. Тийм багаз одоо ингээд сонсоод үзэхээр ойлгомжтой болж байгаа байх гэж ойлгож байна. За тэгээд сүнсний бас ингээд хоёр дахь төрөлт гэж бас авч үздэг эзотерик судлал бас байдаг шүү дээ. Тэгээд энэ болохоор арай өөр талаас нь ингээд авч үздэг тийм ээ. Одоо эзотерик болохоор ч астрологийн эцэг гэж нэрлэгдэг Алис Бэйн одоо хувь хүний амьдралыг зөвхөн хувь хүний хөгжлөөр нь бас одоо сүнсний хувьдлаар ингээд хэмждэг одоо байдаг байхгүй яг түүний үйлдэлэр болохоор бид нэгээд төрх мөчөөсөө эхлээд тий хүн ингээд хоёр төрлийн зурагтай байдаг гэж авч үздэг. Нэг нь болохоор ингээд бидний хувь хүний одоо төрсөн зураг, нөгөөх нь болохоор бидний сүнсний төрсөн зураг гэж авч үздэг. За тэгээд энэ болохоор ингээд арай өөр одоо эзотерик төрөл рүү орчин. Гэтээ цөмөрөө эзотерик төрөл рүү өнөөдөр орохгүйгээр яг энэ хүрээд ингээд дуусъя. Тэгээд ийм байна да манайхаа. Тэгээд 33-ныхаа насыг те 33-ныхаа мөчлгүүдийг цөмөрөө айгүй тийм юу юм бэ заслуудаа бас хийж явах нь их зөв болов уу гэж бас бодож гин. Тэгээд нар маань тийм үү одоо жил болгон мөчлөг дээр эргэж ирдэг. Тэгээд одоо жил болгон цөмөрөө тэгээ өөрийнхөө төрсөн өдрүүдийг айгүй гоё уурн дуудаж сайхан өрөөж энэ төрсөн өдрүүдэд бэлэгдэж засалтайгаа уйлдуулан холбогдуулж байвал бидэнд их дэмтэй байх болно манайхаа. За ингээд өнөөдрийнхөө хүрхийг зорьсон мэдээлэл маань ийм байлаа. Тэгээ бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгийг цөмөрөө иргэн уулзлаа. Төр баяртай. Астра Солон байлаа.